Оюуны эмчийг дээдлэгч Монгол телевиз, маркетингийн мэргэжлийн зөвлөх Vision Group хамтран төлөвлөж байна. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк, дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас бизнесийн мэргэжлийн мэдээллийг дэмжив. Бизнесийг амжилттай эхлүүлэх хамгийн суурь мэдээллүүд бол зах зээлийн багтаамж, хэрэглэгчдийн зан төлөв, салбарын хандлага, гол тоглогчдын туршлага, бизнесийн боломжит санаа байна. Энэ бүгдийг амжилтын эд зах зээлийн судалгаа мэдээллийн нэвтрүүлэг танд хүргэх болно. Сайн байна уу үзэгчдээ, амжилтын эхлэл нэвтрүүлгийн маань ээлжид дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар би та бүхэндээ монголчуудын маань ялангуяа жижиг дунд бизнес эрхлэх хүсэгчдийн маань хамгийн их сонирхдаг зах зээл болох төргөө олны салбарыг судалж хүрэхээр шийдлээ. За тэгэхээр ерөнхийдөө та нэг цайны газар байгуулчих юмсан, нэг ресторан, эсвэл нэг кофе шоп хийчих юмсан гэж одоо бодож идэг үзэгчдэд бол сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За ингээд монголчууд маань төлхүүдээ ресторанаар үйлчлүүлдэг юм уу, цайны газар, одоо зоогийн газар, кофе шоп юугаар нь илүү үйлчлүүлээд байна, яаж үйлчлүүлээд байна гэдэг тийм ээ. Энэ салбарт хичнээн тоглогч ямар өрсөлдөөнтэй, ямар зах зээл байдсан бэ гэх мэтээр та бүхэндээ зах зээлийн мэдээллийг энэ удаагийн дугаараар хүргэх болно. Үзэгчдээ үзэх цаасаа бэлдээд надтай хамт байгаарай. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас таны бизнес одтой байг. За үзэгчдээ тэгэхээр бүгдээрээ нийтийн олонны салбарын талаар одоо зах зээлийн багтаамжаас эхлээд ярина. За тэгэхээр энэ салбар маань бол мэдээж хэрэг социализмын үед одоо одоогийн бизнесийн ертөнцөөс өмнөх үед чиглэл байсан, одоо ч байгаа. Тэгвэл бид нар хөдөө аж ахуйн яамнаас авсан нэг ийм тоо байна, их сонирхолтой юм. 1940-од оны үед Монгол улсад 16 ширхэг одоо нийтийн олонны газар байжээ. 1990-од оны үед нэг 200 нийтийн олонны газар байсан байх юм. За 15 онд бол ингээд 7000 гаруй нийтийн олонны газар байна гэсэн ийм мэдээлэл байна. За тэгвэл энэ нийтийн олонны газруудад маань жишээлбэл хичнээн суудал байна вэ гэж одоо 2013 онд 133.4 мянга, 2014 онд 140.3 мянга, 2015 онд 147,700 суудал одоо та бүхнийг холох гээд ингээ байж идэм байна. За тэгвэл энэ суудлууд маань хэрхэн хуваарлагдсан байна вэ гэж. За тэгэхээр ерөнхийдөө нийтийн хоолны газрын бүтцийг аваад үзвэл 31% цайны газар байд юм байна. За 24% цэцэрлэг сургуулийн галтгой байд юм байна. За 17% ресторан, за 9% кафе, эмнэлэг сувиллын галтгой 6%, тэгээ бар 6% байт юм байна. За тэгэхээр ерөнхийдөө ингээ анзаарвал энэ нийтийн олонны салбарт энэ цэцэрлэг сургуулийн галтгой, эмнэлэг сувиллын галтгой бас их таамаглаж байгаагүй бас тоо байт юм байна. За бас эн чинь нэг ажилчдын цайны газар гэдэг юмнууд ч их байдаг байх. За орлогын түвшинд авч үзье. Одоо хамгийн сонирхолтой хэсэг нь гарах гэж байна. За тэгэхээр 2013 онд улсын хэмжээнд одоо энэ цайны газар, ресторан, одоо нийтийн хоолны салбарт маань нийтдээ 389.8 тэрбум төгрөгийн орлого орж ирсэн бол 2014 онд 365.3 тэрбум төгрөг, 15 онд 472.1 тэрбум төгрөгийн орлого одоо бүртгэгдэжээ. За тэгэхээр 470 тэрбум төгрөгийн зах зээл. Энэ бол одоо юу гэдгийг бидний өмнө нь судалж байсан нэвтрүүлгүүд зах зээлүүдтэй харьцуулахад харьцангуй сайн бүртгэлжсэн ийм зах зээл байдсан байна. За одоо нийтийн олонны салбарын зардлыг нь аваад үзсэн байна. За тэгэхээр 2013 онд 350 тэрбум төгрөг, 14 онд 355 тэрбум төгрөг, 15 онд 463 тэрбум төгрөг. За тэгэхээр орлогосон зардлын асуудлыг 10 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан салбар юм байна. Жилээрээ. Тэгээд яг хуу энэ бол мэдээж хэрэг нийтийн олонны салбар бол өөрөө материалын өртөг, хамгийн гол нь ажилчдын асуудал байгаа. За Монголд одоо миний бие одоо энэ тэнд зөвлөгөө өгөөд энэ дээр явахаар зэрэг энэ ялангуяа ресторан, зоогийн газрууд дээр гардаг хамгийн том бэрхшээл бол тоогоочийн асуудал гэдэг. Яаж сайн тоогоочтой болох вэ гэдэг асуудал. За тэгэхээр одоо бүгдээрээ нэвтрүүлгийн дараачийн хэсгээр одоо яаж сайн тоогоочтой болох вэ? Тоогооч ер нь яаж олдсон бэ? Энэ нийтийн олонны салбар ч өөрөө ямар онцлогтой юм бэ гэдээ одоо онцлог зочинтой бүгдээрээ уулзцгаая. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөө. За үзэгчдээ тэгэхээр нэвтрүүлгийнхээ уламжлалсаар бүгдээрээ одоо багтаамжийн судалгаагаа ярилцсан байгаа. Одоо ингээд энэ салбарын хөгжил
энэ хоол үйлдвэрлэлийн салбарын түүх тийм ээ, хоол үйлдвэрлэлийн бизнесийн онцлогийн талаар та бүхэнтэйгээ Монголын мастер тоогоочдын холбооны тэргүүн үйлчлэгээний гавьяат ажилтан Буян Дэлгэр ахтай уулзч ярилцах гэж байна. Сайн байна уу та? Сайн байна. За ингээ урилга хүлээж авч ярилцлага хэлсэн баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр би тантай яриагаа юунаас эхлэмээр байна вэхээр одоо энэ Монголын орчин цагийн түүхэнд болоод энэ нийтийн хоолны үйлдвэрлэлийн бизнес утгаараа хөгжсөн түүхийн талаар яриагаа эхлүүлээ. Хувьсгалын дараах он жилүүдэд бол одоо Монголд худалдаа бий болсон цагаас эхлээд энэ хоол үйлдвэрлэл бол дагж явсан. Хоолны бизнес бол хөгжиж эхэлж байсан. За тэр үед одоо жишээ нь одоо жижиг одоо ахуйн хэмжээнд тий жижиг юм галдгаа байсан бол энэ цаашаа өргөжсөөр байгаад одоо манад энэ хоол үйлдвэрийн салбар хөгжсөн түүхтэй. 1990 оноос өмнө бол одоо энэ улсын төсвийг одоо бүрдүүлэхэд бол бас нийтийн хоол бол гол үүрэг үүсгэжсэн. 1990-ад онд одоо эдийн засгийн зах зээлийн эдийн засгийн шилжингууд хоол үйлдвэрийн салбарыг хөвчлөсөн. Тэгээ хоол үйлдвэрийн салбар маань хөвчлөгдөд ирэнгүүт энэ салбар хувийн хөвчлөлт очингуудаа одоо өнөөдөр байгаа энэ гадуур байгаа ресторантын хөгжил бий болоод ирж байгаа. За энийг дагаад яаж гадаадын хөрөнгө оруулагч нар ихсэж манад одоо ингээд дэлхийд байдаг дэлхийн том орнууд байдаг бүх шүлжээ өстэй Монголд ороод ирсэн гэж байна. Тэ одоо хамгийн наадлахын одоо жишээгээр KFC тэ эднээс том шүлжээ ороод эн чинь бас энэ дотоодын зах зээлийн өрсөлдөөг бий болгож байгаа сайн талтай. Гэвч бол энэний нөгөө бас сөрөг мод болно гэхэд Монгол үндэсний хоол үйлдвэрлэл нь жоохон бас дарагдан байдалд орох ийм юм л да. Тэгэхээр одоо манай нэвтрүүлгийн гол зорилго бол бизнес эрхлэгчдэд хүнтэй хэрэгэлцээтэй мэдээлэл зөвлөж өгөх явдал. Тэгэхээр яг ингээ хоолны бизнес хийх гэж байгаа хүн хийж байгаа хүмүүсээс анзаараад тахт сайн тоогооч яаж болох уу? Тэгэл нэг юм сайн тоогооч гэсэн хүмүүс нь тэнд айгүй өндөр үнэтэй цалинтай ч гэдэг юм ингээл ийм нэг асуудал байна. Сайн тоогооч олж авна гэдэг бол одоо бас үнэхээр одоо хүндрэлтэй л дээ. Яг л манай ч одоо ингэж гадаад дотоод тий ажиллаж байгаа дэс сууж байгаа дэс эсвэл одоо мэрэгжлийн гэхээсээ илүү тий менюний тоогооч нэг менюн дээр байгаа хэдэн хоолыг сурцсан. Тэгээ тэрийг яг одоо энэ тоогоочин чинь гол юм нөхөр өөрт нь аяас нь өөрт нь байж байгаа. А тэрийг бол зөв мэдээлэл авчиж өөрийгөө хөгжүүлж чадсан сайн тоогооч болдог байхгүй юу? Олон улсад тоогоочностой ингээд санд ингээд солилцоод ингэж ярьд юм л да. Чи өөрөө сэтгэл сайтай. Өөрөө мэрэгжилдээ дуу сонирхолтой байгаа тохиолдолд чи сайн тоогооч үндэс чам байна. Харин чи бусдаас авах байгаа мэдээллийг зөв аваа гэж. Нэг нь тоогооч болъё гэж байгаа бол мэрэгжлийн байгууллагаас нь зөв мэрэгжлийн хүнээс зөв мэдээлэл авчих юм бол тэр өөрөө сайн тоогооч болох одоо их усүн нэгдэж байгаа. Тийм учраас энэ одоо ажил олгогч нар ч гэсэн бас бодох хэрэгтэй л дээ. Болж өгөх юм бол тийм ээ үнэхээр сэтгэл сайтай өөрөө тэрнтэй дуу сонирхолтой залуучуудыг аваад мэрэгжлийн байгууллагаар нь бэлдүүлээд авах юм бол та бас хямдхан тий одоо ажил дээр найдвартай олон жил тогтвортой ажиллах тийм боловсон хүчнийг олж авах боломж нь байгаа. Одоо манай нэвтрүүлгийн үзэгчдэд та хандаад бизнес хэрвээ хоолны бизнес эрхлэх гэж байгаа бол юун дээр анхаарах ёстой гэж та зөвлөв? Та өнөө яг энэ бизнесийг эрхтэй гэж байгаа бол мэрэгжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Таны тэр одоо бизнес эрхлэх гэдэг орчин чин стандартынх байна уу? Биш байна уу? Тийм үү? Яг энд ямар өөрчлөлгөө явуулвал одоо тий болох уу гэж мэрэгжлийн зөвлөгөө авах. Зүгээр л одоо манайхын харанхуй хийж дөхөх нэ хоолыг ашигтай бизнесээр ерөөсөө хоолны газар бий гэж. Бас тэгж болохгүй. Яагаад гэвэл таны тэр байгаа орчин чинь бас ингэ мэрэгжлийн дүн шинжилгээ хийж үздэг байхгүй юу? Хүн хий орох нь уу тий? За энд ямар хуу үйлчлэгээний чиглэлийг одоо бариул илүү одоо бизнес ашигтай ажиллах нь уу гэж. Энийг бас мэрэгжлийн зөвлөгөө авах хэрэгтэй нэг. Дараагийн нэг боловсон хүчний асуудал. Боловсон хүчнийхээ асуудыг зөв сонгох хэрэгтэй. Хүнийг зөв сонгож аваад гэсэн үг. Тэгээд тэр хүн нь зөх хэмжээний бас нэг эдийн засгийн мэдлэгтэй тийм үү? Бичиг соёлтой. Бас одоо нэг ямар ч байсан хоолныхаа менюг нэг зөв бичдэг тийм үстэй. Тэр хоолныхаа орос нормыг зөв тогтоох. Миний энэ хийж байгаа хоол нь өнөөдөр ямар илчлэг уургатай тийм үү? Энийг хүнд өгч болох юм уу? Тэр хүнсний бүтээтгүүний хооронд нь зөв зохицуулаад хийчих тийм чадвартай. Тийм одоо хүнийг авах хэрэгтэй. Тэрнээс биш одоо энэ сайн хоол хийдэг нөхрөө энийг тоогооч авчия гэж авч болохгүй. Тэр сайн хоол хийдэг хүн чинь
одоо үнэндээ тэр нийтийн хоол олон хүний хоол хийгээд ирэхээр өөр шүү дээ. Нэг тавг хоолыг нэг тавг хоол хийхэд нэг өөр амттай болно. 10 тавгийг хийгээд өшөө өөр амттай болно шүү дээ. За ингээд манай үзэгчд бизнес эрхлэхийг хүсдэг үзэгчдэд маань үнэтэй зөвлөгөө сургамж хайрлсан. Танд маш их баярлалаа. Таны ажил өсөд амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ нэвтрүүлгээ студиэс үргэлжлүүлье. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За 95 дугаар үзэгчдээ. Тэгэхээр одоо бүгдээрээ сая нийтийн хоолны салбарын талаар ярилцлаа. За энэ бол маш сонирхолтой салбар, түүхэн ч гэсэн өөр их гоё юм байна. За одоо ингээл анх нөгөө хятад 20-20-од оны үед чинь баахан хятад хүмүүс л одоо манад чи хоол хийж зардаг л байсан юм байна. Одоо ингээд харьцангуй манах өөрсдөө юм нийтийн хоолны салбар маань нэлээд сайн хөгжиж гисэн явж байна. За ингээд хоол бол өөрөө бас мэдрэмжийн ажил байж идэг тийм ээ, дурны ажил байж идэг. За ингээд ур чадвар дур хоёр хосолж яж маш сайн тоогооч гардаг юм байна. За тэгэхээр одоо нийтийн хоолны салбарын хэрэглэгчийн зан төлөвийн талаар одоо бүгдээрээ ярилцсан. За тэгэхээр үзэгч та бүхэнд сонирхуулахад одоо ийм байна л да. За монголчуудын маань хамгийн дуртай төрлийн хоол нь юу юм бэ? Ямар хоол төлхөө аваад идэм бэ гэдэг асуудал. За тэгэхээр судалгаанд оролцогчдын маань 42% нь монгол хоолнд орох дуртай. Одоо гадуур нийтийн хоолны газраар үргэлжлүүлэхдээ монгол хоол иддэг. 28% нь солонгос хоол, 18% нь олон үндэстний хоол. За 9% нь Орос болон Европ хоолнд дуртай, 3% нь хятад хоолнд дуртай гэж хариулсан байна. Харин энийг хүүсээр нь харж үзье. Тэгвэл ерөнхийдөө эрэгтэйчүүдийн 54% нь монгол хоолнд дуртай байхад эмэгтэйчүүдийн 38% нь солонгос хоолнд орох дуртай байна гэж. За тэгэхээр энэ бас их онцлог байна тийм ээ. За тэгэхээр одоо солонгос хоолны газар нэг гэж байгаа бол илүү эмэгтэйчүүдэд төвлөрч монгол хоолны газар нэг гэж байгаа бол эрэгтэйчүүд рүү жоохон төвлөрч ажиллах юм байна гэж. За тэгэхээр нийтийн хоолны газраар үйлчлүүлдэг давтамжийг одоо бид нар төрлөөр нь авч үзэж байгаа. За тэгэхээр ресторануудаар бол ер нь хүмүүс нэг сард нэг ба түүнээс бага удаа үйлчлүүлдэг. За нэг цалин буухаараа ч юм уу нэг чухал үед л одоо ресторанд ордог байх нь байна. За тэгвэл зоогийн газраар бол үйлчлүүлж байгаа 7 хоногт нэг удаа үйлчлүүлж байгаа газар нь бол 51% нь бол одоо зоогийн газар байж байгаа жишээний. За өдөр тутамдаа бол манайхан 71% цайны газраар үйлчлүүлт юм байна. Тэгээ одоо буу цуушуур цөөвөн хямдхан хоолнуудаа л одоо бүгдээрээ даяараа иддэг байх нь байна. За үнийн интервалыг аваад үзье. За тэгэхээр ерөнхийдөө ресторанаар үйлчлүүлж байгаа бол ер нь нэг 59% 20 мянгаас дээш төгрөгийн зардал гаргадаг байх нь нэг хүний хувьд. За цайны газраар үйлчлүүлж байгаа бол 52% 5000 хүртэл төгрөгөнд одоо цаттлаа идэх ийм дур сонирхолтой байна гэж. За ингээд насны интервалаар аваад үзье л да. За тэгэхээр нэг энэ монгол хоолнд дурлах хандлага нас ахих тусам нэмэгдэж байгаа 5 хүн график дээр сарж байгаа. За жишээл 46-аас 55 насныхны үед 71% нь монгол хоолоо сонгож байна. Жишээлбэл солонгос хоолыг сонгож байгаа насныхан бол ер нь 25 хүртэл 25-аас ер нь 35 хүртэл насныхан бол бас арай төлхөө сонгодог байх нэ. За тэгэхээр хамгийн сүүлд бид нар одоо манад одоо юу гэдэг зоогийн газрын салбарт одоо түргэн хоол нөгөө өдөр тутмын хоолны салбарт хамгийн их олонний танил болж байгаа нэр нь одоо ямар нэр үт юм бэ гэж асуухаар 36% нь KFC-г санал болгосон байна. 11% нь баялаг гэж одоо цайны газрыг санал болгох юм байна. За 7% нь пицца хатыг. За тэгээ бусад нь 46. Өөрөлдвөл энэ ресторан зоогийн түргэн хоолны нийтийн хоолны салбар бол өөрөө бас их ийм доминант тоглогч харьцангуй багтаа. Яг хөө энэ салбар дээр KFC нэлийн хүчтэй тоглож орж ирж байгаа болов уу гэсэн ийм хэрэглэгчийн зан төлөв харагдаж байна. За рестораны хувьд болохоор хамгийн танигдсан нэр бол одоо 28% нь бол Broadway гэж хариулсан байна. За 11% нь Nomads, 2% нь Bull гэж хариулж байна. За тэгээ 59% нь бусад гэж хариулсан байна. За тэгэхээр ерөнхийдөө нийтийн хоолны салбар бол доминант тоглогч багтаа хүмүүсийн дунд бол хүмүүс бол нэг тийм яг тэр брендийн яг тэр газраар үйлчлүүлнэ гэж очих нь ерөнхийдөө ховор за зам дагуу явж байгаа л одоо гайгүй санагдсан руугаа орчдөг ийм хандлагатай. За монголчуудын хувьд бол хоолны сонголтын үед бол Монгол солонгос хоёр хоол бол одоо ан маань ач тач үзэж байгаа. Ийм хандлага харагдаж байна. За ингээд уламжлалсаар одоо бүгдээрээ энэ салбарт бизнес эрхэлж байгаа хэн нэгэн бизнесментэй одоо бүгдээрээ уулзсан. Нийтийн хоолны салбарт бизнес эрхлэхэд таны суралцах зүйлийг одоо та бүхэнд хүргэе. Жижиг дунд бизнесийг дэмжигч
Капитал банк хамтдаа хөгжицгөө. За үзэгчдээ тэгэхээр ресторан нийтийн олонний зах зээлээр бэлдэж байгаа дугаарыг маань бизнесийн салбарын зочноор Silk Road Catering компани захирал инх ах өргөд оролцож байна. Сайн байна да. За урилга хүлээж авч орж байгаад баярлалаа. За тэгэхээр инх ах энэ сүүлийн жилүүдэд энэ нийтийн олонний салбар маань нэлээд өсрөнгөө хөгжөөд байгаа харагдаад байна л да. Ингээд үйлчилгээ заал одоо юу гэдэг нэр төрөлж гэх юм уу энэ талаас тэгэхээр ер нь дэлхийн жишгт ер нь хаана явж байна? Бид нэр ер нь аль явж байгаа гэж таардаг. Бид нар бол дэлхийн жишгийг ярих юм бол одоохондоо бид нар бол copy paste тэгэл явж байгаа. Тийм. Гадаадад явж байгаа трендийг ерөнхийдөө цаг хугацаанд нэг хазаана ганц юм 2-3 жилийн хоцролттойгоор сайн хуулаад явж байгаа одоо энэ байдлаар. Юу дутагдж гэхээр бид нар яг өөрсдийн нэг тийм Монгол ирээд идэх нэг ийм хоол гэсэн, ийм хоолтой гэсэн одоо тренд одоо гэдэг нь брэнд тренд арай гарч ирээг бол баг шүү. Одоо жишээлбэл нөгөө Porsche-д нэг удаа нөгөө аялал жуулчдыг татгаад нөгөө Porsche хоол идгээд нэг юм кампайн Европоор яваад Porsche хоолоо хүмүүсийг татчихсан гэдэг юм л да. Жишээл таны бодлоор сая Монгол хоолны тренд гэдээ ярьж байна. Тэгэхээр ямар хөө байвал ер нь болмоор санагдав. Хоол гэдэг бол тийм ялангуяа нийтийн одоо үйлчлэгээ, тийм хоолны үйлчлэгээ гэдэг бол тэр улсын ямар нэгэн улсын ямар нэгэн одоо нутгийн баг нэрийн хуудас байдаг. Одоо жуулч ч юм уу, аялж байгаа хүн ч юм уу хамгийн түрүүнд асуудаг юм хоол ямар вэ гэж асуудаг. Эхний хоёр асуултын нэг нь заавал how is food? Хоол ер нь ямар хөө гэж асуудаг. Тэгэхээр яг тэгээд хэлэхэд манайхан бол яг нэг одоо нэр төртөй хариу барьчих юм одоохондоо байх. Бид нар бол яг таа нэг Italian cuisine гэдэг ч юм уу, Итали хоол, Франц хоол ингээл бүр одоо бас үүлдээ бүр хавтахаар болоод Европ хоол, Аз хоол гэдэг болсон. Тим юм байхгүй шүү дээ ер нь бол. Тийм болохоор одоо юу гэдгийг залуу үе гэдэг ч юм уу одоо залуу үе би өөрөө нэг өнөө маргааш явчих гэж байгаа юм шиг. Ер нь бидний одоо өмнө ямар зорилго байна гэхээр нэгдүгээрт яг өөрийн гэсэн одоо signature тий өөрийн одоо нэг тийм юм гаргаж ирэх хэрэгтэй байна да. Тийм тэр нь одоо чансан толгой нөгөө хорхог боодог. Тэг албагүй. За бид нар жишээлбэл юу гэдгийг Франц хоолыг Монголдо өөрөөр хийж болно шүү дээ. Тийм ээ одоо юу гэдгийг Францууд жоохон гомдхол байх л да. Гэхдээ ер нь тиймэрхүү стилээр одоо жишээл хамгийн би зүгээр хамгийн явж хад хамгийн гоё идчихсэн Франц бол Вьетнамд идчихсэн. Тэр нь юу гэхээр одоо нэг Вьетнам fusion тэгээ Вьетнам Францын fusion болгоод гэхдээ ерөнхийдөө Франц соус, Франц хоолны дишүүдийн нэртэй. Гэхдээ бол тэр бол яг нэг Вьетнамынхаа тэр одоо материал хэрэгжилж байгаа түүхийд тэгээ Вьетнамуудын тэр соёл тэгээ тогооч нарын бас нэг одоо юу гэдгийг орон нутгийн тэр онцлог тааруулаад айгүй гоё болгоцсон байсан. Тэгээ тэрхлээр бол тэнд бол одоо юу гэдгийг гайхалтай. Үнэхээр гайхалтай. Тэгээ бид нар бол заавал одоо юу гэдгийг чансан толгойг тэр бол байх ёстой баг. Тэрийг хийдэг хүмүүс байж л байгаа. Гэхдээ ер нь бол сайн одоо өндөр зэрэгэлтэй ч гэдэг юм хөгжүүлсэн тийм айтаахан тийм юм гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бид нар одоо ингээл муу хуулаад айгүй муу пейст гэдэг байхгүй. Копи хийж хуудаа дарахтаа paste special гэдэг л ордог юм. Нэг л буруу болоод байгаа гэж байна. Ер нь яг ингээд дэлхийн жишгтээ ярил одоо ийм байд юм байж. Тэгэхээр монголчуудын маань хоол идэх, гадуур хооллох одоо энэ хэм маяг юмд монгол хүмүүс таарсан тийм хоолны газар хийх. Жишээлбэл одоо манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс бол танаас одоо нэг би зоогийн газар хийвэл ямар хоол хийвэл зарагдах болчих гэх юм уу те нэг ийм нэг санаа хүлээж байгаа хэл та. Нэгдүгürt яг өнөөдрийн байдал бол одоо яг одоо манай эдийн засгийн яг өнөө нөхцөлд бол хэрвээ нээх гэж байгаа бол жоохон байж. Одоо жишээл би яг одоо ийм тренд гараад байна л да уул уурхай зогссон, уул уурхайд үйл ажиллагаа явуулж ирсэн компани эзэдэж гэдэг ч юм уу те. Улаанбаатарт орж ирээд айгүйх тийм кэшер одоо хөрөнгө оруулалт хийж байна. Тэр нь юу гэвэл дандаа хоол, цочид буудлын ресторан, караоке, те клуб дандаа тийм л оруулж байна. Одоо ингээд хатаа тэрний эзэд нь ард нь дандаа тийм уул уурхайны компани хүмүүс байгаа. Өөрөөр тэнд юм зогсцоо одоо тэнгуутаа за тэгвэл нэг одоо ресторанд ажиллах хэвээр. Энэ бол буруу шийдэл. Хүн ялангуяа нийтийн хоол ресторан ажиллах гэж байгаа бол эн чинь бас нөгөө зүгээр мөнгө хийдэг бизнесээс гадна айгүй зовлонтой бас жоох хүнээс жоохон уран сэтгэм шаарддаг, бас сэтгэл их шаарддаг ажил байхгүй. Энийг аваад тэдгээр зарна гэхээсээ илүү энийг аваад яаж үн төргөж, яаж юм сонирн болгож хүнд хүрэх үү гэдэг нь айгүй чухал байдаг. Тийм болохоор бол одоо юу гэдэг яг өнөөдрийн ажиглагдж байгаа энэ одоо юу гэдэг тренд тенденс бол буруу гэж бодож байна. Хэрвээ чи үнэхээр би одоо юу гэдэг нь ерөөсөө би энэ нийтийн хоолоор явмаар би урд нь ажиллаж исэн гэж байдаг ч юм янз бүрийн санаа манаа байдаг ийм байгаа байж байгаа бол тэгээ хөрөнгө оруулагч олддог ч юм эсвэл өөрөө хөрөнгө гаргаад ирдэг ч юм. Тэгвэл мэдээж нэлээд сайн бодох хэрэгтэй байна. Жишээл одоо юу гэдэг нь 100 айлын хавцаа бол чи тэ high end одоо өндөр зэрэглэлийн тийм ресторан ажиллаад нэгдүгээр бүтэл муутай. Тийм үү? Тэнд бол тэгэхээр за яаж нэг одоо тэ дунд зэргийн төвшний
одоо тий одоо ер нь Монгол хүний одоо юу гэдэг юм те одоо ер нь ангилах хэрэгтэй л яг юу хийх гэдэг ангилах хэрэгтэй. Түргэн хоол гэдэг ч юм уу. Тэгээд ер нь бол ажиллаж байгаа албан хаагчид зориулсан тийм хурдан ороод гардаг тийм хоолны газар гэдэг ч юм. Тиймэрхүү юм бодох хэрэгтэй. Мэдээж хотын төвийн А зон ч гэдэг ч юм одоо нэг гол даваад нөгөө хүмүүст бол арай өөр юм бодох хэрэгтэй л байна. Тэрийг эхлээд сайн судалсан байх хэрэгтэй. Ресторан хоолны бизнес хийхэд одоо хамгийн амжилтанд хүрэх хамгийн гол хүчин зүйл нь юу вэ? Одоо ингээ хараад тахт ингээл тоогоочлаач мундаг тоогоочтой л бол одоо болох гээд байгаа юм шиг л. Тоогооч бол үнэхээр чухал. Гэхдээ ер нь бол хүний нөөцөл одоо Монголд бол хэцүү байна. Тийм ээ, яг одоо бэлтгэдэг сургууль нь байхгүй байна. Тэгээд одоо яг үнэхээр энийг ажлыг олон жил ингээ хийцэн туршлагатай би чадна гэсэн баттай тийм боловсон хүчин бас аюул тааруухан байна. Нэг хэсэгтээ бол яг ингээл одоо Англи байдаг ч юм Европоос Америкээс ингээд энэ салбарт ажиллаад үзсэн туршлагатай нутагтаа ирээд нэг сайхан юм хий гэсэн зорилготой тийм залуучуудыг хийрсэн. Тэгээ яг бодит байдалд одоо ирээд жоохон урам нь мухаад зарим буцсан зарим нь өөр юм хий явж байгаа гэдэг. Ер нь хүний нөөц хэцүү. Тоогооч гэдэг бол тоогооч. Энэ тоогооч гэдгээс бас өөр ноу хав байгаа. Нилээн мэдлэг, нилээн олон жил олж авсан туршлага хэрэгтэй, боловсрол хэрэгтэй, мэдрэмж хэрэгтэй. Тэгээд ууггүй бас ер нь жоохон нилээн ажил хэрэгтэй да. Тэрс зүгээр нэг сайн тоогооч аваад тавиад за одоо чи ажиллая гэдэг нөгөө тоогоочтой даадгаад өгчихвол тийм амар юм биш. Яг тийм одоо квалификац тоогооч яг өнөөдрийн байдлаар бол олдохгүй да. Ер нь олдох хэрэг. За ингээд үзэгчтэй тэгэхээр Silk Road Catering компани захирлынхээ та бүхэнд хоолны бизнесийн зовлон жаргалаас хуваалцлаа. Нэвтрүүлэг хэсгүүдээс үргэлжлэх болно. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За үзэгчтэй тэгэхээр бүгдээрээ ресторан, зоогийн газар, нийтийн хоолны зах зээлийн судалгаатай бүгдээрээ танилцлаа. За гол хүмүүсийн яриаг сонслоо. Эндээс та бүхэн авах зүйлээ олж авсан бахаа гэж найдаж байна. За тэгэхээр ресторан нийтийн хоолны зах зээл бол сүүлийн жилүүдэд бусад зах зээлийг харьцуулбал бас чийж өсөлттэй тийм ээ нэг хүнсэн юмгүй байна. За харин үйлчлүүлэгчдийн тооны хувьд бол одоо нөгөө өрсөлдөөн нь улам ширүүсэж байгаа байдал ажиглагдж байна. За ерөнхийдөө нөгөө томоохон бизнес эрхэлжсэн ялангуяа тэр уул уурхай барилгын салбарын хүмүүс бол салбар нь ерөнхийдөө зогсон байдалтай орсонтой холбогдтойгоор энэ салбар руу бас нэлээд хөрөнгө оруулж байгаа юм шиг байна. За ингээд ажиглахаар зэрэг ерөнхийдөө энэ хоолны бизнес бол нэг талаас мэдээж хэрэг гоё амттай хоол, онцлог хоолны асуудал байгаа. Тэгэхээр тоогоочийн ур чадвар, тоогооч бэлтгэх тухай асуудал их чухал байдаг байх нь байна. Нөгөө талдаа энэ инхээ захирлын яриан сарахад энэ барууны болон дэлхийн улс орнуудын хоолыг Монгол аргаар хийсэн ийм стил жанр бас энэ хоолны зах зээл дээр өгүүлэгдэж байна. За энэ гадаадын хүмүүс ирээд ялангуяа Монгол хоол гэхээр л манайх нөө буу цуушур хорхог зөөнгаал одоо саналуулах хэмжээнд байгаад амир байна гэсэн ийм бас нэг сонирхолтой санаа байна. За дэлхийн хэмжээнд аваад үзвэл энэ нэг бас юм хүмүүсийн сэтгэл ханамж энэ талаас бас их анхаардаг трендүүд бас байна л да. Тэгэхээр үзэгч та бүхэн хэрвээ хоолны бизнес хийе гэж ивэл хоолны амт чанар дээр бас нэг хувьсгал хийсэн байхаас гадна үйлчилгээний онцлог тал дээр бас нэг сонир санаанууд байна. За жишээ та жишээлбэл нэг 10,000 төгрөгөөр нэг 5 хоол аваад идлээ гэж бодоход тухайн ресторан жишээлбэл танд үйлчилдэг ийм сайхан зааланд ингээд танд 10,000 төгрөг хоол өгöd нөгөө талдаа нэг орон гэргүй хэцүү нөхдүүдэд зориулаад үнэгүй хоолдог заал гаргаад таны авсан хоолны үннээс тодорхой дүнтэн тэр хүмүүст үнэгүй хоол өгч яадаг ийм концепц бас байдсан байна. Тэгэхээр зэрэг хүмүүс яг тэ би тэртээ тэргүй бас нэг боломжийн үнээр хоол идчихэж байгаа учраас энээс бас нэг амтан үнэгүй хоол идчихвэл бас баярлдаг болтой юм байна. Бас нэг Канадын билүү нэг ресторан бас одоо энэ хөгжлийн бэрхшээлт иргэд байна шүү дээ. Одоо хэлгүүдүүлийн хүмүүсийг зөөгчөөр ажилуулад менюн дээр одоо тэр хоолыг захиалахын тулд заавалчгүй тэдний хэлээр ингэж дохионы хэлээр захиалгаа өгдөг ийм концепц нэвтрүүлсэн чинь хүмүүс бас тэр хүмүүсийг ажилтай байлгах нөгөө талаасаа тэр хүмүүсийн хэлээр тэр юмыг танин мэдэх сонирхлынхаа үүднээс бас их очирсон гэсэн ийм бас концепцүүд байна. Тэгэхээр та бүхэн ресторан, хоол, зоогийн газрын бизнес хийх гэж байгаа бол зөвхөн одоо зүгээр нэг ийм хоол хийгээл ингээ галтгоо тавьчаал ингээ суух бас биш байна. За энэ дэр хоолны амт чанарыг бас их онцлог хийх, үйлчилгээний дээрээ бас их онцлог сонин содон үйлчилгээ гаргаснаар энэ зах зээл дээр бол миний дүгнж байгаагаар боломж бол байна. Тэгэхээр үзэгч та энэ салбарт хоол, зоогийн газрын бизнест ингээд хүчээ үзэхээр шийдсэн бол таны бизнес амжилт хүсье, Капитал банк таны бизнесийг дэмжих болно.
ингээд манай нэвтрүүлгийг очир дагис ивент итгэлээ. Таны бизнес одтой байх болтугай.